Тэгээ одоо шархлаад байна гэсэн зөвхөртэй ирсэн. Бид нэр одоо биопси аваад үзсэн чинь арсны хорт хавдар гэсэн онш гарсан учраас сорвжуулахгүйгээр хэдүүлээ идгээе. Тэгээ 14 хоног дотроо идгээгээд тэрнээс хойш хүүхдүүдийг боломжтой бол хагалгаа хийж сорвгүй эрүүл хүүхд одоо гаргая гэсэн одоо тийм ураа тавьмаар байна. За энэ бол алганы пишн түлэгцэн хүүхэд байгаа 11 дэх хоног дээр хагалгаанд орсон. Цавнаас бүрэн арьс авч тавьсан байгаа. Арьсыг бол бас өнгөц одоо чөлөөт болон бүрэн арьс гэж хэлдэг. Арьс авч нөхнө гэж бас байдаг. Гуйнаас авч нөхөх юм бол одоо чөлөөт арьс, цавнаас бол авч тавих юм бол бүрэн арьсыг бол авч тавьж байгаа. Энэ бол бүрэн арьсыг авч тавьснаар алстаа энэ хүүхдээ аллах бол одоо татахгүй, сорвчихгүй бүрэн одоо өсөлттэй тэгээд байх боломжтой болж байгаамаа. За энд бол өөртөө уусгаж ферментүүдийн тусламжтайгаар өвчлийг хэсэгчлэн авч шархыг цэвэршүүлнэ гэж бодож бичсэн байгаа. Энэ бол одоо бол тийм юм байха болсон. Яагаад тэгэхээр 14 хоногоос хойш сорвжно гэж үзсэн учраас аль болох одоо анхдагч мэстастай нөхөн сэргээх мэстаслыг хийснээр одоо үйл ажиллагаа гэсэн сайн сэргдэг учраас одоо бол ингэж ферментээр уусгах нь одоо 15 хоног, 20 хоног, 30 хоногоор эмчилж идэх гэсэн юмыг бол аль болох одоо халах хэрэгтэй байгаамаа. За өөр хүний арьс амттан мөн төрөл бүрийн хиймэл арьсыг бол орлуулан хэрэглэх шаардлагатай байгаа боловч манад бол одоо тийм нөхцөл байхгүй. За яалтчгүй тохиолдолд бол одоо 50-60% түлэгдэлттэй амь насны ирмэг дээр байгаа бол яалтчгүй одоо эцэг эхээс хүүхдэд ч юм уу тийм тохиолдол байгаа. Гэлээ гэхдээ аль болох өөрийнх нь арьсаар өөрийн нөхөх одоо өөрийнх нь шархыг нөхөх тийм зарчмыг баримталж байна. За энэ бол этапны буюу одоо 40% түлэгдэлтэй хүүхэд байсан. Өнгөц шархууд бол эдгээр одоо 15 дахь хоног дээрээ одоо этапны эхний хагалгаа орчоод байгаа. Нурууны ар хэсгээр бол одоо гүн шархтай хүүхэд байгаа. За төлөнгийн өвчнө хожуу хүндрэл нь бол тураал, цоорл, үений хөшинг, сорив байдаг. За энүүнийг одоо энэ хүндрэлээс 15-20 хийж тураал болон цоорлттэй үений хөшингөөс аль сэргийлж байгаа. Аль болох одоо энэ хүндрэлийг бол гаргахгүй байх бол боломж байгаа. Зарсан. За төлөвцөн өвчтөнг бол нэмэлт хэвтүүлэх заалт байдаг. 10%-аас дээш түлэгдэлтэй бол нас харгалзалгүй хэвтүүлнэ. 3 хүртэлх насны хүүхэд 5%-аас дээш их түлэгдэлттэй бол хэвтүүлнэ. 3B 4-р зэргийн хүн түлэгдэлт 1%-аас их бол хэвтүүлнэ. 3-аас 4-р зэргийн түлэгдэлт нүүр, гарын сарвуу, хөлийн давхай одоо 0.5%-аас их түлэгдсэн тохиолдолд бол хэвтүүлж эмчилдэг. За мөн төлөнгийн шокын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шарх халдварлагдсан, хордлого, сепсисийн шинж илэрсэн байна. Одоо байрлал, одоо нас, тэгээ шархны талбайг бол хамааралгүйгээр хэвтээ эмчилүүлж байгаа. За шарх нь 1%-аас их одоо үе хамарсан, үений хөшинг буюу контрактур үүссэн, эцэг алдаж, турж ицсэн бол амьсгалын зам төлөвлөлт бусад тохиолдолд бол амжилтаар эмчилүүлнэ. Түлэгдэлтийн үед анхны тусламж бол халууны үйлчлэлийг аль болох зогсоож ариун боолт хийгээд зузаан ариун боолт хийн аль болох боломжтой тохиолдолд бол өвдөлт намдах юм хийлгэсний дараа түргэн дуудах буюу ойр одоо зайд байгаа бол эмнэлгийн тусламжийг өөрсдөө ирж авах бол боломжтой. За анхаарал тавьсанд баярлалаа. Асуулт байна уу?
Бичлэг байгаа шүү. Тэрийг өчөж. Түлэгдэл дээр анхан турсан. Тэмээс хэн руу? Нака. Я помню. Если вы обошли руку, немедленно засучите рукав. Хорошо, если рядом с вами есть человек, который может помочь. Ожог – одна из самых болезненных бытовых травм. Поэтому, если случилась беда, надо сразу принимать решительные и скорее снимите руку. Лучше всего, если пострадавший подсунет руку под холодную воду и так продержит 10-15 минут. Благодаря холодной воде боль меньше. Затем вместо ожога нужно накрыть чистую ткань и ни в коем случае не вскрывать пузыри. Образование пузырей говорит, что у вас ожог второй степени. Если обожжены руки или стопы, обязательно разделите пальцы прокладкой. Если вы обожглись, первое, что нужно сделать, оголить кожу. Постарайтесь снять одежду, не повредив место ожога. Если вы обожгли руку, немедленно засучите рукав. Хорошо, если рядом с вами... Поэтому, если случилась беда, надо сразу предпринимать решительные меры, и вы скорее снимите. Благодаря холодной воде. Затем вместо ожога нужно накрыть чистой сухой тканью и ни в коем случае не вскрывать пузыри. Образование пузырей говорит, что у вас ожог второй степени. Если обожжены кисти рук или стопы, обязательно разделите пальцы прокладками из марки и ткани, а сверху положите не тугую чистую поверхность. Так вы снимете неприятные последствия для пострадавших. В случае ожога большой поверхности кожи обязательно вызовите скорую помощь. А дайте прием. Для уменьшения боли пострадавших дайте ему пару таблеток энергина или какое-нибудь другое обезболивающее средство. Если у вас нет возможности вызвать скорую помощь, постарайтесь достать. За асуулт асуух уу? Цааштай бусдыг одоо хэрэглэж болох уу? Юу гэнэ? Цааштай бусдыг хэрэглэж болох уу? Түлэнгийн үед хэрэглэж шалтгааны цайртад усыг бол түлэнгийн үед хэрэглэж болохгүй. Цайртад ус бол одоо арсны эргэзээ мэднэрт хэрэглэдэг шүү дээ, тийм ээ? Түлэнхийд бол хэрэглэхгүй, аль болох одоо янз бүрийн юмд өгөхгүй байвал зүгээр байдаг. Болвол одоо мас, тэгээд вазелин, тэгээд л одоо болохгүй л одоо тосон сэтг байж болно, тэргээрээ л бooгаад ирэх хэрэгтэй. За баагаан тос дүрхтэй, баагаан тос бол сорвжилт маш их үүсгдэг. Тийм болохоор баагаан тос болон амтны гаралтай цусыг хэрэглэж болдгүй. Мөн ирфамицин буюу одоо уушигны улаан гэж нэрлэдэг, тийм ээ. Энийг бол дүрхэж өрөөсөө болохгүй. Энэ яа тэгэхээр одоо элэг болон бөөрөнд бол маш их одоо хорон нөлөөтэй 2 жилийн өмнө бол ирфамицины улмаас бол бөөрийн тутамгчлаар нэг хүүхэд насварч байсан тийм гашуун туршлага байдаг. Тийм болохоор одоо ирфамициныг бол ерөөсөө хэрэглүүлж болохгүй. Их хэмжээгээр хэрэглэхийн төдийл ирфамицинтай яг л ирфамицинаараа шийдэг бүр тийм хүүхдүүд. Тэгээд л аяндаа одоо бопенд ороод биеийн байдал мууддаг. Тийм болохоор бол одоо янз бүрийн эмийн бодис одоо шархан дээр аль болох төрөхгүй байх хэрэгтэй. За асуусан. Энэ нэг чөлөөтэй хүмүүстэй үүсгэж байгаа нь үүсгэж штэ тэрийг хаана хийдэг вэ? За энэ болохоор гэмтэл сагс судлалын үндэсний төвийн нэг давхрыг нөхөн сэргийг тасхийн 7 номерт хийдгээ. За. Байна. Баг насны хүмүүс нөгөө бохсороо цогоонд ингээд төлөвлөдөг шүү бохсон. Аха.
Тэгээ эмэгтэй хүүхдийн нөгөө бэлэг ихтэн яг төлөвт хөөд айгүй хаунтай байсан байхгүй. Тэгээ цаашаа нэг энэ чинь тухайн үед нэг юу төлөвтэй байх гэж үзсэн. Тэгээ одоогийн байдлаар болохоор зэрэг жоохон тэр улаас хэднээс үүсэл жоохон тиймэрхүү байдлаар бодох юм. Тэнд одоо ямар зөвлөх вэ та? За хүүхдийн ялангуяа эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн төлөгдсөн тохиолдолд одоо жигүүт маягийн те зүйл үүсдэг. Эмэгтэй хүүхд юм уу? За эмэгтэй хүүхд бол та тосод зөөл нь одоо улаагаад тууралт гараад байгаа юм уу? Ерөөсө тууралхгүй нэг зүгээр яг бэлэг эрхтнээс нь авсгаа ингэж нэг жоохон улаагаад чадсангийнхан тэрүүгээр ингээ улаалт өгöd юм. За. Тэнд одоо ямар За бусад төлөвийн шарх идэгсэн юм уу? Бүхэл төлөв. Бусад төлөвийн шарх нь идэгсэн юм уу? Тэр нь бол маш сайн гэсэн байхгүй юу? Та арга хэмжээ өгсөн байна. Эмэгтэйчүүдийн эмчд үзүүлээд юу гэсэн? Эмэгтэйчүүдийн эмчд үзүүлэхээр нэг одоо эмэгтэйчүүдийн талаас одоо шалтгааллах юм байхгүй гэдэг хариу өгдөг. Тэгэхдээ нөгөө зүйл нэг жоохон зориултай юм уу нэг тийм тааламжгүй мэдрэмж төрөж төсөл ингээл ажиглагдаад байна. Одоо 3 настай хүүхдээ байна та. Захтанж гин үү? Захтнаж байна уу? Зарим захтнаа хэмжил байгаа. За бас одоо таавал бивэл мөнгөжүүлсэн тос юм уу? Эсвэл одоо сүүлийн үед хятад улсаас орж ирж байгаа мебо гэдэг тос байдгийг. За мебо гэдэг тосыг бол дандаа нөгөө ил тохиолдолд хэрэглэхэд их үр дүнтэй байдаг. Тийм мебо, MEBO, тийм мебо гэдэг тос байгаа. Тэгээ тэрийг болохоор та эхний удаа бэлэг эрхтнээ сайхан цэвэрлээ шүү дээ, тийм ээ? Цэвэрлээд угаасныхаа дараа мебого түрхээд тэгээд мебоныхоо одоо түрхснийгаа ерөөсөө арилгахгүй. Жохон юм одоо өнгөр үүснэ. Тэнгүүд өнгөрийн цэвэрлээд шархныхаа эргэн тойрныхыг цэвэрлжгээл тэгээд мебого давхарлаад түрхэж болно. Энэ тохиолдолд бол бас их хурдан хийдэг. Гэлээ гэхдээ наадах чинь захтанж байгаа гэдэг шүү дээ. Тийм болохоор би бас харшлын талын юм байгаа болов уу та эхлээд тэрийгэ тодруулсан дээр тэрнээс биш одоо хүүхдийн бэлэг эрхтэн дээр ойрхон юм байн түрхэд бас эмэгтэй хүүхдийн тийм ээ бас дими болов гэж бодож байна. Эхлээд та холор феномен ч юм уу те харшил жоохон дарангуулах юм нэгт хоёр тэгэхээр шархын ерөөсөө шээс болгож болохгүй. Цэвэрлээ. Шээсний дараа цэвэр усаар сайхан зайлаа цэвэрлээ. Савндаж болохгүй шүү дээ. Орсож өвдөн. Угаагаад та хуурайлж гаад та эхлээд зүгээр вазелин түрхэд үз. Би бол таныг вазелин түрхэд үзэл гэж хэлнэ. Тэгээд нэг 3 хоног түрхэд үзэхэд хэрвээ өнгөц шархвал одоо ерөнхийдөө одоо эдлэг тал руугаа хандаад ирдэг. Тийм биш л бол наадах чинь одоо яг одоо мебо ч юм уу те силмазин ч юм уу те төлөнхийн тос түрхэж болно. Гэлээ гэхдээ бэлэг эрхтэн бол цусан хангамж сайтай. Өгзөг те бөхсөрөө унсан гэхэд өгзөг бөхс идэгчгсэн байхад бэлэг эрхтэн идэхгүй байх гэж барагтай л байдгүй юм да. Тэгээ ер нь боорны өндөрлөх талтай ямар ах вэ? Боорны одоо төлөнхийн үед үү? Төлөнхийн төлөнхийн үед бол нөө ер нь цусан хангамжтай бүхэл бодисын солилцоо алдагддагтай холбоотойгоор одоо нөгөө бөөрийн цусан хангамжийн дутмагшилт хүрдэг байхгүй. Ингэснээр нөгөө аппенд одоо бөөрийн хурц дутмагшилт хүрдэг. Энэ тохиолдолд бол одоо шингэний эмчилгээ тохируулж явах хэрэгтэй дээ. Маш их тийм пембэр болоод байгаа байхгүй. Тэгээд одоо нөгөө нэг бэлэг эрхтэн төлөгдсөн хүүхд чинь пембэ гэдэг юм уу? Тийм тарганд одоо тасаад тийм угаасаа нэг жоохон тийм пастосны типтэй юм шиг тийм шалаад. Тэрнээс шээсвэл хэвэн гарч байгаа юм биш тийм ээ? Шээсвэл хэвэн гарч байгаа юм биш үү? Шээсвэл хэвэн гарна. Боорны өрсөлдөхийн талтай бол нэг шээсэнд ор гэднээс нэг гарахгүй байгаа юм тийм. Одоогийн байдлаар. Хэрвээ энгийн хүүхэд те шээгээд одоо та түлэгдээд хэд хонж байгаа? Түлэгдээд хэд? За. Одоо 3 настай хавтар төлөх юм а. Биднес тэгээ бас нэгэн анхаарал байд юм байна. Тухайн үйл хараад. Тэгээ 3 наснаасаа хойш идгээгүй 6 нас хүрсэн 3 жил идгээгүй шархвал та ирж үзүүлсэн дээр байх гэж би бодож байна. Яагаад тэгэхээр наад чинь сарвжилт үүссэн байгаа. Өөр шалтгаантай ч байж магадгүй. 3 жил болоход бэлэг эрхтний орчмын одоо хэмжээ нь хэдий ихчээ ойролцоогоор одоо тэдэн сантиметр гээд хэмжээ байна уу? Хэмжээ.
2 см юм уу 3 см орчмын өргөнтэй юм уу? Харагч байгаа зүгээр л ингээд улаагаад байгаа байхгүй. Ингээд улаагаад тэрээр явчихсан. Наад чинь бүр төлийнхийн биш ч байж магадгүй юм байна да. Тийм учраас би таныг эхлээд одоо тэгээ угаа цэвэрлээд тус түлхээд үз бүр болохгүй бол өөр одоо үзүүлэл гэж хэлэн дээ. Таны нэрийг аваад хайрыг авах Наа. тэр амаг өгчихөө та. Одоо эндээс үү? Үсний хатгаар. За 88 тэг 7 18 наран тунгалаг гэдэг юм чинь. За. За одоо асуулт байхгүй юм тийм. За өөр асуулт байна уу? Байна. За. Тэндээ төлөвлөсөн үеийн анхны тэгээд одоо дараагийн хичээлийг ингээ харъя гэж интернетээр одоо ямар хаягаар байна. Амьсгалын зам төлөгдсөн тохиолдолд бол аль болох амьсгалын замыг одоо салстын тий соруулж аваад тэгээ үнэхээр амьсгалын дутмагшилд ороод байгаа бол интубац тавихаас өөр аргагүй. Бүр бол тэрнээс бусад тохиолдолд бол одоо эмийн эмчилгээгээл үргэлжлүүлэн дээ. Амьсгалын зам төлөгдөж байгаа үед нүүгэр ам дээ бусад эрхтнүүд бол бүгд л төлөгдсөн байдаг болцоо. Тийм учраас шархаа боохоос гадна эмийн эмчилгээгээл сайн хийх хэрэгтэй. Тэгэх юм бол харьцангуй гайгүй байдаг. Нэг онцлог нь юу гэхээр маш их хавгандаг. Тийм болохоор аль болох хаванг буулгах хэрэгтэй. Тэгээ өнгөж шархвал тэгээ идэхэндээ. Тэгээ гүн бол одоо наашлахаас өөр арга байхгүй ш тийм ээ. Байна. Хаанаас асуугаад байна? Сая хаанаас асуулт авчихсан микрофоноо нээж байгаа асуудаа. За байна. 저번에 잠실 그제와. За. 뭔가 저 아이들만 가는 노란 가는 게 아까 무슨 시간에 그래도 도착에 밤지고 그렇게 뭐지. 자, 인내스 하루하루 오는 로그도 가지고. 그 임도도 어떤 자기의 어떤 모양 같은 거 찾아서 예를 들다 아주 우리 사실도 다는 배터리 임시로 오늘 어떤 도닥치가 또 오고도 그런 모습이 다 아르기 또 어떻게 하는지 알려서 다 지금 매일 소리하고 이런 상황이. Яа одоо энэ бол одоо бид нэр хамгийн гол нь чинь хуулиар батлагдах ёстой шүү дээ тийм ээ. Гэхдээ гадаад улсад бол тийм ээ. Тий харин гадаадын оронд бол одоо хүүхдээ тий харж хандаагүй гэдэг утгаараа бол хариуцлага хүлээгддэг юм билээ. Гэлээ гэхдээ бол одоо Монголын төвшөнд бол одоогоор тийм юм байхгүй учраас бид нар бол одоо тэрийг бол та нар хариуцах ёстой тий та нар буруу юм хийлээ гэдээ одоо тэгээд тийм гэлээ гэхдээ за. 네, 너가 웃기면서 도시대를 때다 오시도 어떠시 때문에? 그 인도 대기가 쏟아내려. 자, 나오는 거야. За баярлалаа. Өөрөнгөө. Дигустрч юм уу? Бид мэрэгжил өгч болох юм. Хүмүүс угаасаа л тэгтээ зам. Тийм. За баярлалаа анхаарал тавьсанд. Ошо хаташ. За баярлалаа. Мэдээ. Зүгээр хоёр ч доо. Тэгээ гайгүй л болсон бол ямаатай. Хаасан. Таада бичлэж үзсэн тэгээд. Сайхан төвдөрлөө шүү дээ. Зүгээр. Ангуудаа тэр мэдсэний шилж байгаа юм. Би одоо